Спортын ногоон талбай одоос улс орны ерөнхий сайд олж, харин тэндээсээ хараагүй шахан болтлоод оройтож хоригдол олно гэдэг үг нь кино зохиолтол байх үйл явдлаа. Тэгвэл 240 сая хүн амтай Пакистан улсын алдарт крикетийн тамирчин тус улсын ерөнхий сайд асан Имран Ханы хувь тавилан яг ийм ээдрээтэй байдалд оржээ. Пакистаны улс төрийн түүхэнд улсын орныхоо хамгийн хүчрхэг бүтэц болох армийнхаа нөлөөнөөс гадуур бие даахыг оролцсон нэг ч ерөнхий сайд бүр ирэхэд дуусгаж байсан түүхгүй. Энэхүү ээдрээтэй улс төрийн тэмцлийн золиос олсон Имран Ханыг эрүүл мэндийн шалтгаанаар шоронгоос эмнэлэгт шилжүүлэх шийдвэрийг Пакистаны дээд шүүх гаргажээ. Түүний биеийн байдал муудаж байгаад гэр бүл болон намынхнаа санаа зовниж байгаагаа удаадараа илэрхийлж зохих эмчилгээнд хамруулахыг шаардаж байсан юм а. Өдгөө 73 настай крикетийн тамирчин асан Имран Хан нь 2022 онд итгэл үзүүлэх хэсэг санал хураалтаар огцорсноос хойш хэд хэдэн хэрэгт буруутгагдан 2023 оны 8 дугаар сараас хойш хоригдож байна. Түүний өмгөөлөгчдийн мэдээснээр тэрээр шоронд явах хугацаанд баруун нүднийхээ харааг ихэх алдаж эрүүл мэндийн ноцтой дурайдсан. Шүүхийн шийдвэрийн дагуу түүний 48 цагийн дотор эмнэлэгт хүргэж 9-р сарын 16-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлэхээр болсон. Намын хэвлэлийн төлөөлөгч Зулфикар Бухари энэхүү шийдвэрийг талархан хүлээж авснаа илэрхийлээд хэрв энэ шийдвэр эрт гарсан бол түүний нүдний хараа, биеийн байдал ийм хэмжээнд хүрэхгүй байх байсан хэмээн харамсснаа хэлжээ. Үүнтэй өмнөхөн Пакистаны терроризмтай тэмцэх шүүхээс Имран Ханы тэргүүлдэг намын өндөр албан тушаал бүхий 8 гишүүнд 10 жил хорих ялганоос юм а. Тэднийг 2023 оны 5 дугаар сард Имран Ханыг баривчлагдсны дараа цэргийн болон засгийн газрын байгууламжид руу халтсан эмх замбраагүй байдлыг өдөөн дурхирсан хэрэгт буруутгасан байна. Ял сонссон хүмүүсийн дунд Пенжабын эрүүл мэндийн сайд асан зэрэг нөлөө бүхий улс төрчид багтжээ. Энэхүү шүүх хурлын үеэр 6 хүнийг цагаат гэсний дотор намын дэд дарга Шах Мехмуд багтсан ч тэрээр өөр хэрэгүүдээр үргэлжлэн хоригдсоор байгаа юм а. Харин ерөнхий сайд асан Имран Хан дээрх эмх замбраагүй байдлыг турхирсан гэх ижил үндэслэлээр тусдаа шүүгдсэн бол түүний шүүх хуралд гэрчүүд мэдүүлэх хөх үйл явц үргэлжилж байна. Иран Америкийн данд талуудын хооронд зуучлалын үүрэг гүйцэтгснээрээ Пакистаны олон улс дахь нэр хүнд өссөн ч дотоодд нь улс төрийн хямрал тасрахгүй байна. Тухайн улсад цэргийнхэн улс төрт хөндлөнгөөс нөлөөлж оролцох нь цөөнгүй. Мөн улс төрийн хүчнүүдийн хооронд өрсөлдөгчөөр шоронд хийх тэр байтугай захиалагт аллах үлдэх тохиолдол олон гарч байсан төвтэй.